Дарыг явсан. Хай, мамада дараагийн хавчлагыг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Lunch time болоо бид гар хоолоо идэх гэж сууж байна. Ийм амар. Тэгээ өнөөдөр юу их чаваа гэхээр бас нөгөө ээж охтод хоорондоо хөрхөн дотны ярилцах ийм одоо сэтэл болох байх гэж одоо бас нэг чаленжийг бид хоёр өнөөдөр хийх чинь. Тэр юу вэ гэхээр ид эсвэл шийтгүүл гэдэг. Ид хариулт эсвэл ид гэдэг шүү. Идэхэд аав шүү. Хариулт эсвэл шийтгүүл. Тэгэд бид хоёрт гоё асуултуудыг бэлдээд өгсөн байгаа. Манай влогийн маань багийнхан. Тэгээ бид хоёр асуусан асуултандаа нэг бол хариулна. Хэрвээ хариулж чадахгүй бол шийтгүүлнэ. Тийм үгүй мэдхгүй санахгүй байна гэдэг ийм одоо ийм дөрвөн төрлийн хариултыг хэлж болохгүй. Ийм дөрвөн төрлийн хариултыг хэлгэл юм ба шууд одоо лимонаа байдаг шүү дээ. Яран дунд чи хэрвээ орох юм бол бас тэр үг нь заа. Тэгээ нэг удаа асуултаа алгасан хэрэгтэй. Өнөөдөр амар шүлстэй ярих юм шиг байна. Би юу агаад байна. Өнөр нь шүлсэж байна. За эхлэхөө бэлнэ үү? 10 асуулт бэлтгэсэн байгаа. Чи тэгээд шууд тоогоо хэлээд тэр тоогоороо асуултаа аваад шууд хариулаад явна гэсэн үг шүү. За цаг богино том байгаа учраас шууд эхлэе. За 6. Хамгийн сүүлд зөвлөсөн лээ. Би санаад штэ. Түрүүчийн 7 хоногт байсан юм шүү. Түрүүчийн 7 хоног тэрнээс хойш би юу амар юм устай сав шиг юм шүү. Юм бол шууд цайлгаа. Ингээд шууд уусаад гоожоод явцдаг. Үгүй ингээд сургууль дээр би ингээд зүв зүгээр байгаа юм шиг л амар юм кул хүн байх гэж хичээдэг байхгүй юу? Хүмүүстэй амар гоё ингээд харилцдаг. Хүмүүсийг ингээд өөртөөгөө байхад амар тухтай байлгахад амар хичээдэг. Гэтэ хүмүүс тэгдэг юм байлээ л дээ. Тэгээд ер нь бол ингээд хинтээ яаж зөв харилцаа, хинд ямар их сэтгэл гаргахаа, хинд сэтгэл гарахгүй зүгээр ингээд ийм танилын хүрээний хүн байлгахаа мэдчих ёстой юм байлээ гэдгийг амар ойлгож байгаа ойрт. За, шал өөр болоо авчлаа. Одоо үнсэн юм руугаа харъя. 3 шүүс гоочод байна. Би ер нь хичдэг төрлийн хүн биш шүү дээ. Нэх ер нь юм санаа зовж хичдэг бас төрлийнх биш. Яг хоо тэгэл хичээлээд гэстэй. Нэг хичдэггүй шүү дээ. Би юун дээр хичдэг? Би нэг хичдэг төрлийнх биш. Яг хоо нэг 15-аас хойш заяа нэг 20 гарan нэг ер нь 30 нас руу ойртох хүртлээр хүн намайг юу гэж бодчих вал тий би одоо бас яг чам шиг байгаа хгүй хүнд аягуусаа дандаа гой сэтгэл төрүүлэх хэвээр юм уу эсвэл өдөр тутамдаа заавалч өсгөдөө готалтай ингээл эмэг мэмхтэй бүх юм ингээд баг иж бүрэн ингээд эвтэйхэн цэвэрхэн хуцлаа гарах хэвээр гэдэг ойлголттой тэр байсан бол одоо бүх зүйлээ сул тавьсан намхан готлон дуртай болсон нөх айхтар бас нүр амаа бутгаа болсон тэгээд нөх одоо хүн намайг юу гэж бодох бол гэдгээ санаа зовж ичрэхээ байсан одоо бодит өөрийнхөө байдалтайгаа илүү ойрхон болсон гэх юм уу илүү өөр зүйлүүдээс ингээд сэтгэлийн хаашаал авдаг болсон байна. За дараагийнх нь 4. Гэртээ өрөөдөж ярих гэж найсан. Яа би үүдэн дээр тэгтээ бараг үсмэсээ бараг зангитаад ордог. Би одоо тийм амар загин зоддаг ээж юм уу хайшээ. Тэгдэм үү? Нэрээ бараг миний амьдралаа хийж байгаа хамгийн солиотой плей таймд явчаад өөрийн 4 цагт гэртээ ирэх. Чи оройтож ирэхээс айд юм байна тий. Би амар айдаг л та тэгтээ явдаг гэж найсан. Тэгтээ яадаг ч шүү дээ чамаг. Тийм ээ. Хутлаа гэж байгаа шиг царай гарч ил. Юу нь яаж исэн? Үгүй тэгтээ угаасаа ойртож ирэхээр тэгэл. Би тэгтээ яадаг байхгүй юу? Одоо жишээл мөн аярхан болоо. Яста тийхгүй. Халаагаад ид. Тэгэл ич. Тийм үү. Одоо жишээ нь би чамайг оройтчлаа гэхэр жоо загин дүүш туцаар үгүй чи яач юм гэ бүр одоо хамгийн амар бүр юу бол тэр шүү дээ. Тийм ээ. Юу тийм ээ тийч. Тэгтээ намайг хүмүүс айгу хатуу ээж гэж дүгэнд юм бэлээ. Тэгтээ мэдгүй нэг амар
байдаг ах уу байгаа байх. Амарч биш л дээ тэгтэл зүгээр. Гэтэ угаасаа тийм үйлдэлээс найдаг гэсэн л дээ. За дараагийнх нь 10. Hey daddy fan you made this shit. Одоо чи миний ямар нууцыг мэдээд ямарыг мэдэхгүйг нь би сайн мэдэхгүй шүү дээ. Их юм дээр л мэддэг ш. Тий. Ер нь бит хоёрын хооронд тийм одоо нэг нууц байхгүй дээ. Ялангуяа би нөгөө өөрийнхөө өнгөрүүлсэн амьдрал ч юм уу, дотроо ингээ эмзэглэж явдаг ч юм уу. Эсвэл өөрийнхөө даван туулж исэн юм хэцүү хэцүү талаас нь сайхан байсан талаас нь ч гэсэн ер нь өөрийнхөө өнгөрөөж исэн зүйлүүдэд халуунд илүү ингээд ярихыг хичээдэг. Яагаад тэгэхээр яг өөрт нь ч гэсэн ийм зүйлүүд тохиолдож магадгүй гэсэн үднэс тэгж хандж байгаарэ гэдэг ч юм уу нэг тийм ойлголт өгөхийн тулд нэг юм аа ер нь нуудгүй дээ. Хүмүүсийн өмнө тий эвгүй байдалд орж ирснийгаа ч Тэгэл байгаа л та. байгаа л ах л да. Хэлнэ шүү дээ. Эсвэл идэв шүү. Мэдгүй санахгүй байна гэдэг. Одоо энэ чинь бүр хэлсэн болоо шийтгэл болчихж байгаа юм уу? Чи ямар муухай шийтгэж шүү дээ одоо ч гэж. Шалаа байсан ч гэсэн бөөрийг хэлээд байна. За би нэгэн сая им болж нэг лимоныг нэг амсаагаар идэж үзүүлье. Итгэхээс өмнө бүр шусгаж чадах юм. Зовлонгийн хурдан дээр хурдан. Гайгүй бас төсөөлж ирснийг бодвол ай за тоогоо хэлээрэ. За 9. Hey daddy fan you made this shit. Миний өмнөх юм Bang bang. Тэг. Тэр маань хэвээрээ л байгаа. Хайртай хүмүүсээ намайг гэхээ болчихгүй гэхээс амар айдаг гэх. Би тэр яг влогон дээр энэ тухай ярьж бас амжаагүй. Бэлээ яг тэр нөгөө анхны влог байсан болохоор бас тэр үедээ жоохон сандрал бас байсан баг те. Гэхдээ хэрвээ одоо чиний гэр бүлийнхэн аав ч ээж ч дүү ч эгч ч ч гэдэм үү те ингээ нэг гэр бүлийн хүмүүс бол чамаг гэхээ болохгүй. Чамаг тэнэг байсан ч алдсан ч онсон ч бүр буруу юм хийсэн байсан ч чамаг хайрлах хайр бол хуурахгүй заяа. Яг хуу жишээлбэл одоо хань ижлийн тухайд бол яг одоо жинхэнэ хань ижлээ олоод ингээ хамт амьдрал эхлүүлсэн тохиолдолд тэр хүн чинь ч гэсэн чамаг нэг буруу үйлдэл хийлээгээд энэ хүн ингэчлээ гэд шууд хайрлага болдог гэдэг зүйл бол байдгүй. Ер нь хайр гэдэг зүйл чинь ингээ хадгалагдаал илүү таньж мэдэх тоолондоо илүү ингээд илүү нөгөө цэцгэлмээр байна гэдэг шиг цэцгэлнөл гэхээс ш. Ер нь бол ингээ алга болдог зүйл гэж бол байхгүй. Гэхдээ одоо амьдрал дээр таарсан хүн болгонд чи хайрлуулах гад хичээх боломжгүй. Хичээгээд ч боломжгүй. Тэгэхээр чамаа гэсэн зүүн тооны яг хайртай хүмүүсээр хайр нь хуурахгүй байж идэх гал гэсэн зүйлийг хэлье гэж бодсон да. За би одоо тоогоо хэлнэ те. 4 хэлсэн. За 6 хэлсэн. Үгүй тийм үү. Ковидос одоо жоох юм болж байгаа 7. Hey daddy fan you made this shit. Bang bang. Бусад хүнд байхгүй зөвхөн чиний чаддаг тийм чадварууд, тийм авьяас чамд байдаг гэдэгт итгэхээсэ гэж би хүсдэг. Чамаг аим өөртөө ихтгэлтэй байж байгаасай. Чи зарим тал дээр ингээд гэхдээ одоо ер нь гайгүй болцсон юм билээ те. Айгүй өөртөө эргэлздэг байсан те. Тэгсэн чи одоо бол чи ер нь ингээ өөртөө байгаа чадвараа би энийг чадна штэ. Би энийг хийчнэ гэдэг нэг тэр өөртөө байгаа чадваруудаа илүү үнэлээд өөртөө илүү ихтгэлтэй байгаасай л гэж хүсдэг те. Өөртөө бит эргэлзээрээ. тэрийг сурж байгаа. За чи таагаал. За 8. Hey daddy fan you made this shit. Bang bang. Шантарсан үедээ би бараг 7 хоногт ингээд хит шантраад босдог гэж насан. Миний гэхдээ тэр яг тийм үе яг 4 дэх өдрүүдээр юм 7 хоногийн сүүл мүлээр таардаг. Тэгээд ингээд яг шантарч мандраа сэтгэл санаа ингээд докторгүй сонирн болоод ирэнгүүт миний нойр амар ихсчдэг. Амар хурдан ядраал тэгэл нэг унтчул сэрхүү болтлоо унтаал. Өглөөс ирүүлэн дээр сэрхүү. Тэрэндээ амар яагаад дарамтанд ороод тэр үедээ ингээл айл болох тайван байгаа л ганцаараа юм чимээгүй юмд сууж байгаа л за одоо ингээд энэ үеийг яг өөртөө зориулаад одоо тохиолдож байгаа юмнуудыг ингээд алгасаад өнгөрүүлчихье. Тэгээд одоо яг маргаашнаас яг алнаа гэж тэгэл бодоод тэр өдөржингөө өөрийгөө тайван байлгадаг бүх юмнаас чөлөөлөөд тэгэхгүй бол
Тэгэл дарамтнаасаа гарахгүй, шантарснаасаа гарахгүй яваал байвал яваал ахаар. Тийм болохоор Тэгтээ тэр үед яагаад надад хэлдэггүй юм. ээж намайг амар хүчтэй авахыг шаарддаг шүү дээ. Тэгтээ харин тэр айгаа бас хэцүү юм шүү ган тий. Яа ер нь бол одоо чиний зан аран шин тийм байхгүй яг бол дотроо юу болоод байгаагаа ингээ хүнд ингээ бүрэн бас дэлгэж нээж чаддгүй. Би боллоо ингээ бүх байгаа байдал маань би тэгчлээ за тэг ингэчлээ одоо би ингэж шүү гэж бүгдийг ингээ хэлдэг шүү дээ. Тэгэхээр чамд жоохон дутагдaltaй байгаад байгаа юм чи өөрөө тэгэж нөгөө хажуудаа байгаа хүндээ өөрийгөө ойлгуулахгүй болохоос чамаа бүр ойлгохгүй байгаа. Тийм байна да. Тэгэл бас цааш тэгэл ганцаар амьдрахаас биш гэхгүй юу. Юу гэсэн. Тиймэрхүү нэг зарим жижигхэн юмнуудаа ганцаараа даван туулаад сурах гэж боддоо шүү дээ би. Гэтэ би танд ихэнх юм ярьдаг. За гол юм руу орцгоё. Дандаа далайгаа явцдаг. 2 Hey, Danny Phantom, you made this shit. Миний ямар үйлдэл намайг харамсаад хүрэгдэг вэ? Энэ бол одоо жоохон стресс менежмент муутай. Хүний юу л да төрөлтөө би бол айгуу нөгөө ингээд дотроо бодогдож байгаа бүх юмнуудаа гаргацдаг гэсэн чинь яг энэ нэг талаараа сайн, нэг талаараа айгуу муу. Дотроо бодож байгаа бүх юмнуудаа хэлж тавихгүй болвол ингээд санаа амардаггүй. Гэтэ заримдаа ингээд хүмүүсийг айгуу муухай хатуугаар хэлээд гомдоочдаг. Муухай зүр шиг тийм муухай хурц, үзүртэй, хорон жоохон тийм үгтэй. Тэгээ тэрийг би засыгаа бодоо өөртөө ажиллаж байгаа. Гэтэ хичээж байгаа амар мэдрэгдчихэл байгаа л та. За. 1 5 2 л болчихсон. За нэг Hey, Danny Phantom, you made this shit. Bang, bang. 7 сарын 13-нд нэг Дээлтэй Монгол гэдэг төрлөг болдог байхгүй юу. Тэгэд би тэрэнд нь дандаа дээлээ өмсөд очиод оролцдог хүүхдүүдтэй. Ээж дандаа балиа шиг хийгээ бичлэг зураг аваад байж идэг. Тэгээ бид хоёр тэрийгээ тараад жил болгон ээж охины өдөр гээд парк руу очиод ч юм уу эсвэл өөр юунууд гоё болцоо хийгээд. Тийм болцоо хийгээд өнгөрүүлдэг жилийн нэг тийм өдөр байдаг байхгүй юу. Тэгээд тэр өдрүүд л амар гоё санагдаад идэв. За 5. Hey, Danny Phantom, you made this shit. За тийм моногцчихлоо. Анхны өсөлт маань айгууд ийм нөгөө траума үлдээсэн. Надад юу болсон бэ гэхээр тий ярьжсэн энэ би халуунд бол ярьж лээсэн юм. Хамгийн анх удаа 7 дугаар ангид байхдаа хүүхдээ сайн болж үзээд тэр хүүхд маань бас надад сайн байсан баха. Тэгээд байхаа гэж байна айгу эргэлзээд. Тэгээд бид хоёр ангиара найрамдалцлаа явсан байхгүй юу. Тэгээ найрамдалцлаа яваад намайг гэрт маань хүргэж өгөөд тэгээд ингээ нөгөө энэ хүлэн дээр нөгөө гიშгээд ингээ нэг бүжгэлсэн гэж ярьжсэн шүү дээ. Гэрийн гадаа намайг гэрт оруулж өгөхдөө ингээ хүлэн дээр нь би гიშгээд ингээ наашаа цаашаа ингээ хөдлөөд юм бүжгэлж зан шиг аяг хөөрхөн хүүхдийн арман ч хийж агаад өмссөн байхгүй юу. Тэгсэн чинь яг тэрийн маань ээжийн маань дүү манад ирж агаад ирж байхдаа харцсан. Манай эгч хоёр тэгээ харчаад моо өстө нэрэ мэрэ гэж. За анхны өсөлтийн дурсамж тийм байна. Чи шийдвэрлэг өмөртлөл лимон идчихэж байгаа юм уу? Гоё юм байна. Гэтэ гоё юм биш дээ. Гоё агааз. Гоё юм. Тэгтэл ер нь бол би чи лимон идээд байдаг те. Надад бол жоохон хэцүүдүүл даалгавралаа гэх. За ингээд 10 асуултанда бид хоёр хариулж дууслаа. Тог дасарч масарч гарна хийх юм олддгүй шүү дээ. Тиймэрхүү үеуд яа. Эсвэл гэрийнхэнтэйгээ. Тий. Эсвэл лагер дээр өнгөө гэж байж захта иймэрхүү юмнууд хийвэл гоё хөвгчлээ юм шиг санагдаад байгаа. Тэгээд бид хоёр бас иймэрхүү хөөрхөн санаануудыг та бүхэндээ санал болгоно. Тэгээд ээж охтууд хоорондоо бас яаж ярилцдаг талаараа бид хоёрт бас гоё санаа өгөх зүйлүүдийг комент хэсэг дээр үлдээгээд яваарэ. Тэгээд айгүй хөөрхөн эерэг комментууд сэтгэлүүд үлдээж байгаа охтуудаа ээжүүдтэй маш их баярлж байгаа шүү. За ингээд дараагийнхаа влогоор бид хоёр бас нэг гоё газраар болцгоод төлөвлөсөн байгаа. Тэгээ эх 7 хоногийн видеогоор уулзцгаая. Баяртай. Бай бай.